нэмэгдсэн үртгийн албан татвартай холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж байна. Тэгээд мэдээж төгс шийдэл гэж байхгүй. Гэхдээ одоо жишээлбэл нэг том асуудлыг хөндмөр байна. Зандан шатар ерөнхий сайдын үед энэ буцаан олголтыг 5% болгосон. Одоо төсвийн орлого 1.6 их найдаар дутгана гэдэг энэ буцаан олголтыг болиулах гад байна гэдэг дээр хүмүүс эсэргүүцэж штэ. Тэр энэ дээр би бас байр сууриа илэрхийлэхэд 5% буцаан олголтыг хэвээр хадгалсан зүйтэй болов уу гэсэн юм саналтай. Энэ дээр төсвийн орлого буурч байна гэдэг дээр бид нар тухайн үед 2016 онд нөөтийн 2% буцаа олголтыг өгөх ийм шийдвэр гарах үед бол бас төсвийн орлого тасалднаа гэдэг ийм асуудал үүсчихсэн. Гэтэл начир дээрээ үгүй. Тэгсэн ч гэсэн одоо жишээлбэл 2016 онд нөөтийн албан татвар 553 тэрбум төгрөг, 2018 онд 900 тэрбум төгрөг, 21 онд 3.7 их найд төгрөг 21 онд. За одоо бүр 26 оны батлагдсанаар 7.4 их найд байна уу? Ямар өсөлттэй явж байгааг та нар хардаа. Төсвийн орлогын маш том их үүсвэр болсон. Тэр анх үүсгэсэн шалтгаан төдийгөөс өдий хүртэл явж байгаа хувьсэл энтриг бас эргэж хараад энэ 5% буцаан олголт чинь бага дунд орлоготой иргэдэд маш их юм дөхөмтэй зүйл болоод байна. Эдийн засгийн өсөлт гацсан, зогсон байдалтай, инфляц өсөх, хоёр оронтой тоолоо орох ийм өндөр магадaltaй байгаа үед энэ бага орлоготой иргэдэд дэмжих хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол дэмжин гэдэг нь худалдааг дэмжснээр эргээд эдийн засгаа идэвхжүүлэхтэй нөөтийн одоо татвар төлөлтийн бааз суурийг нэмэгдүүлэх замаар энэ орлогын түвшингөө хадгалах боломж харах ёстой болов уу гэсэн юм байдалтай. Ер нь бол гишүүдийн болон иргэдийн шүүмжлээд байгаа зүйл нь амархнаар нь өсгөөд яваад байна. Нөгөө эдийн засгийн макро эдийн засгийн цогц бодлогыг бусад талднаас давхар харж үзээч. Даалт эдийн засгаа ил болгоход нь анхаараач. Бага орлоготой иргэдийнхээ орлогыг хамгаалаач. Өөр одоо ажлын байр бий болгох, эдийн засаг бизнесийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох замаар төсвийнхөө орлогыг татрын одоо замаараа нэмэгдүүлээч гэсэн ийм саналуудыг тавиад шүү дээ. Энэ дээр тэгэхээр харж үзэх ёстой юм байна гэсэн ийм саналтай байгаа даа. Олон асуудлууд байна. Энийг л голчлоод хэлчихье. За сангийн амсанжуудэрч гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бид нар бол төсвийн бүх тооцоо судалгаанууд, тоо мэдээллүүд юуг үзүүлээд байна гэхээр одоо дунд хугацаанд бид нар 2-3 жилийн хугацаанд маш өндөр инфляцийн одоо ийм дарамттай явах нь гэдэг нь бол харагдаад байна. За тэгэхээр бид нар бол яг инфляцийн зохилтод хамгийн ихээр өртөх бага дунд орлоготой хэсэг дээр ямар одоо бодлого явуулах вэ гэдэг асуулт явж байгаа. Тэгэхээр бид нар татврын бодлого явуулж бол нэг болж байна. Нэг бол төсвийн бодлого явуулж болж байна. Тэгэхээр хэрэглээг нь энэ одоо бага дунд өрхүүдээр харахаар, хэрэглээг нь харахаар, орлогын их үүсвэрийн харахаар хэрэглээний хувьд бол эвчлэн болвол энэ нөөтгүй бараа бүтээгдэхүүнүүд энэ хүмүүс төр хэрэглээд байна. Зөвхөн мах суу гурил биш, үүнээс гадна нийтийн тээвэр байж байна. За дээрэс нь боловсролын үйлчилгээндээ дийлэх мөнгө зарж байна. Эрүүл мэндийн үйлчилгээндээ эмэн дээр дийлэх мөнгө зарж байна. Инхээр бол энэ хүмүүсийн хувьд бол буцаалт нь төдийлөн нэмэгдэхгүй. Гэтэл жилийн магадгүй сарын магадгүй 3 сая төгрөгийн хэрэглээтэй үнчин бол мах сүүнд байсан ч гэсэн цаана нөөтийн буцаалт нь хамгийн дийлэнх нь тэндээ л очих гээд байна гэдэг ийм л тооц харагдаад байна. Тэгэхээр бол бага дунд орлоготой иргэдээр бол бид нар яг түрүүний таны хэлдгээр одоо орлого дээр нь дэмжлэг үзүүлье гэдэг зүйл хэлээд байна. Орлого гэдэг маань энэ хүмүүсийн хувьд бол орлогын дийлэнх хэсгийг бас яг үндэсний статистикээс гаргасан тооцоолоос үзэхлээр бол дийлэнх орлого нь бол халамж дээрээс нь тэтгэр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бид нар бол илүү энэ орлогоор бол бид нар төсөвтэй орон зайгаа авч үлдээд нөгөө талдаа халамж тэтгэрээ нэмэх нь бол зүйтэй байна гэдэг ийм л хандлагаар хараад байгаа. Түүнээс гадна засгийн газрын хувьд бол төсвийн хууль, татврын хуулиудаа бол бас өргөн барьсан байгаа. За аж ахуйн нэгжүүд дээр бас ямар бодлого явах вэ гэдгийг бас бид нар тодорхойлж байгаа. За энэ дээр бол аж ахуйн нэгжүүд дээр үүсээд байгаа проблем нь юу вэ гэхээр за дотоодод одоо юу гэдэг инфляцийг тэгж өндөрөөр нэмээгүй боловч урд үршид бол бензин үнийг 2 чудаа нэмсэн. За нэг нэмэгтэй бол бүр 600 төгрөг орчмоор манад шарал нэмсэн. За тэгэхээр бараа материал урд үршөөс бол дандаа инфляцтайгаа өөрөө шууд орж ирчээд байгаа. Тэгэхээр бол бид нар хүссэн үсээгүй урдаас одоо инфляцийг бол ингээд нэмэгдсэн үнээр нь бол бид нар авч чад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бол аж ахуйн нэгжүүдээр зарлагаа дэндүү хөсгчээд байгаа. Нөгөө талдаа борлуулалтын орлогоо тэгж өсгөж чадахгүй болчиход байгаа учраас илүү одоо юу гэдэг нь ашгаас авдаг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр за мөн ажлын байрыг хадгалах зорилгоор хувь хүний орлогын албан татвар дээр за энэ маань эргээд бас одоо тэр
өрхийн орлогоор ярих юм бол дунд болон дундаас дээш орлоготой яг энэ хэсэг дээр бол нөлөөлөх гээд байна гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр төсвийн болон давтарын бодлогыг бол илүү хослуулж оруулж ирж байгаа гэж бол та бүхэн ойлгоорой. Нөөтийн хувьд бол бид бас 400 сая төгрөгийг босгооруулж ирж байгаа. Гэхдээ үүн дээр бас 10 сая төгрөгнөөс дээш бол сайн дур шүү дээ. Тэгэхээр бол магадгүй 50 саяын борлуулалттай байсан ч гэсэн сайн дураар би нөөт төлөгч болно гэхэд болох боломж нь байгаа. За төгс шийдэл гэж бол мэдээж байхгүй. Нэг талд шийдвэр гарахад нэг талд хожиж явах, нөгөө талд тогтдог. Аль болохоор тэнцвэртэй явсан дээр гэдэг утгаараа юм янз бүрийн одоо хувилбарууд байдаг аа. За энэ дээр нэг л тоо асуучих тооцоол дээр 2% буцааж исэн 5% болгосон Зандан шитрэг ерөнхий сайдын үед одоо буцааж орж ирсэн 2-оос 5 руу шилжихэд нөөтийн татвар төлөгчдийн тоо болон хэр өссөн буурсан орлого нь хэр өссөн буурсан яг тэр завсрын үеийг харьцуулж үзснөө өмнөх болон дараа нь яг тэр тоо чухал шүү дээ. Одоо дараа нь буцаахаа үгүй юу гэдэг дээр яг нь нийт дөнгөөр 1.6 их найдаар дутчаа гэж төсвийн орлого нөөтөөс буцаа олголт 5 болсноос 2-оос 5 руу шилжснээс гэхдээ энэ дээр бидний хэлэх гээд байгаа энэ дээрээ бити анхаар бааз цаараа өргөтгöd анхаар худалдааг дэмж амжиргааг дэмж ядуурл өндөр байна баг орлоготой иргэдэд хамгаалъя гэдэг талаас нь шийдэл өгөх гээд яриад байхад цогцоор нь авч орж ирж байгаа халамж дээр тэтгэр дээр цалин дээр нэмий гэж шít. Гэхдээ эн чинь эргээд өөрөө нөгөө инфляцтайгаа холбоотой шít. Тэгэхээр энэ албаар үдэж асууж энэ тоог хэлээд өгөөч. Мөнгө соёлогчнаас бол нэрэлээ. Тэгэхээр одоо 2% буцаалт бол жилдээ 360-аас 70 тэрбум байгаа юм. Тий. Тэгэхээр 5% буцаалт бол одоо хэрэгжиж эхлэх байна. 10 дугаар сарын 1-ээс бол эхэлнэ. Тэгэхээр бол бидний тооцоолж байгаагаар бол жилийнх нь бол 1.6 их найд. Тийм ээ. Тэгэхээр яг 5% нь буцаалт нь 1-р улиралд бол 375 байна лээ. Бусд нь бол нэг 400 орчим болох юм. Тэгэхдээ тэр нь бол нөгөө тохиргоо нь өөр, ганцхан 50% биш. Эхний 500-д нь бол 10%, 500 мянгаас саяд нь бол 5%, саяас дээшх нь 2% нь бол тийм болж байгаа.